Засгийн газрын хуралдаанаар 2022-оос 2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг ерөнхий сайд оюутан даалгалаа. Үүнд цэцэрлэгт хүүхдэд хамруулах нийслэлийн иргэдийн саналыг Монголиа төрийн үйлчлэгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг 3 ээлжээр хичээллэхгүй байх, 80%-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны 8-р сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажилуулан гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадаг болгох, үүний өсөлтөөс шалтгаалсан төсөв бүртгэхийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол эх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, бүх шатны боловсрол сургалтын байгууллагын их болон урсгал засварыг 8-р сарын 25-ны дотор дуусгах зэргийг ерөнхий сайдын албан даалгавар холбогдох албан тушаалтнууд даалгалаа. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих шин сэргэлтийн бодлогын хүрээнд зарим ихтэй сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг сумдад оруулах, төрийн өмчийн ихтэй сургуулийн бүтэц нэршлиг шинжлэх болон нийслэлийн авто замын төвжирлийг бууруулах зорилгоор техникийн боловсрол сургалтын байгууллага ихтэй сургууль коллежийг 2022-оос 2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээлийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалтыг санал боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо. Өргөн хэрэглээний хүнсний дагуу болох төмөс, луван, бацины үн өсөж килограмм тутамдаа 4500-аас 5000 төгрөгт хүрсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатхууны үнэн өсөлт болон хилгайл хаасан асуудалтай холбон тайлбар өгсөн юм а. Харин засгийн газраас Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмөс нийлүүлж эхэлсэн бөгөөд ургац сургаалт эхэлж нийлүүлэлт тогтвортой болсноор үн тогтворжин гэдгийг мэдээлсэн. Хүнс удаа жохоо хөнгөлдрийн яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд 570 мянган га талбайд ногоо тариалсан бөгөөд төмсний дотоодын хэрэгцээг 100% хангахад хүрэжээ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 10 тонн ногоо нийлүүлж байгаа нь үүнд бурах нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 7 хоногт омикроны халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл хийсэн. Омикроны BA4 болон 5 хувилбар нь анх 2022 оны 3 дугаар сард Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бүртгэгдсэн. Улмаар бусад төвүүдэд тархалд өгч одоо хүртэл намжаагүй байна. Дэлхийд дахин сүүлийн 5-7 хоногийн турш тохиолдолд огссон бөгөөд зарим улсад хөл ойрогоо сэргээж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн 7 хоногт хамгийн өндөр буюу 2345 нас баралт бүртгэгдсэн. Манай улсад энэ оны 7 дугаар сард 1 нас баралт бүртгэгдсэн байна. Халдварлах чадвар өндөр байгаа учраас BA5 хувилбарын эзлэх хувь богино хугацаанд эрчимтэй нэмэгдэнэ гэсэн таамаглалыг олон улсын эрдэмтэд гаргажээ. Манай улсын хувьд халдвар төвчин судлалын үндэсний төвийн гений дараалал тогтоох лабораторийн шинжилгээний дөнгөөс харахад BA4 болон 5 хувилбарын эзлэх хувь нийт халдварын 10 орчим хувийг эзэлж байгаажээ. Цаашид энэ сарын сүүл гэхэд 80-аас 90% рүү орох бөгөөд омикроны BA4 болон BA5 хувилбар нь халдварын сүүлийнх биш гэдгийг анхааруулж байна хэмээн мэдээллээ. Энэхүү халдвараар өвчлсөн хүүхэд хуцуулж ханах шинж тэмдэг төлөхгүй байгаа бөгөөд хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа бөгөөд үүн дотроо хавсарсан өвчтөе хүүхдүүдэд эрсдэлээс өсөж байгаажээ. 92 авто бензины үн энэ онд дуустал тогтвортой байна хэмээн уулуурхай хүндүүлдрийн яамнаас мэдээллээ. Тодорхойлбол тус зүгээс өнгөрсөн 4-6 сард Орос улбан улсын Роснефть компанитай олон удаагийн хилцэл хийсний үр дүнд өнөөдөр 1 тонн 92 авто бензиныг $840 буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-аас 30% хэмжүүнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 авто бензины үн өнөөдрийн хүртэл литр тутамдаа 2394-т хадгалагдаж байна. Мөн ерөнхий сайд Орос улбан улсын гадаад иргэн сайд Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 авто бензины үнийг энэ онд дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж хэлэлцээр үрдэнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 авто бензины үнийг нэмэхгүй байх тал дээр засгийн газар уулуурхай хүндүүлдрийн яамны зүгээс Орос улбан улс бүгд найрамдах хятад ард улстай хэлэлцээр ажиллаж байна хэмээн мэдээллээ. Өвгөнгүй аймагт байрлах зэвсэг төвчний 167 дугаар ангийн хугацаа цэргийн албаагч 19 настай энэ нь 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр барилгын хажуунаас нас барсан байдалд оролцсон харамсалтай гарсан.
Талигаач цэргийн тус ангийн штабын дарга Баярагийн найзууд болох Төр Баяр, Баяр Чимэг нарын эзэмшлийн галтууд компани харамгийн талбайд ажиллаж байх үеэр энэхүү харамсалтай хэрэг гарсан юм а. Галтууд компани 10 цэрэг ажиллуулж байсан бөгөөд ангийн захирагч нь мэдээгүй байсан гэх мэдээллийг хэвлэлд өгсөн. Уг хэргийг Өмнөгов аймгийн цагдаа гэлтэс шалгаж өгөөд цэргүүдийг ажилуулсан галтууд компани удирдлагуудыг эргүү эрг үсгэжээ. Цагдаагийн ерөнхий газрын Харт аймагтай тэмцэх хэлтсээс Playtime 2022 хөгжмийн наадмын үеэр оролцож байсан 30 иргэдээс мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн гэсэн биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулжээ. Шалгалтын дунд эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмтэргийн шинжтэй 3 хэрэглэж мансуурсан 5 хүний үйлдэлийг мөн цагдаагийн байгууллагаас эргэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлэн мөрдөө шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ сарын 18-ны өдөр машинтай явж байгаад сургуу болсон эмэгтэй цогцос 2022 оны 7 дугаар сарын 19 Хэрлэн голын уснаас олджээ. Тодорхойлбол Багнуур дүүргийн онцгой байдлын газарт иргэн 9 автомашинтай явж байгаад алав болсон тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хөгжид иргэн хайх ажиллагааг явуулжээ. Дорногов аймгийн Замиуд сумын Харьяат иргэн 65 настай эмэгтэйс нь Пүрүүс хором загварын суудлын автошинтай Хэрлэн аймгийн Цэнхэр мандал сумын нутагт явж байгаад шаварч суусан гэх ба иргэн 9 нь машин дотроо байгаагүй байна. Улмаар аврагчид иргэн хайх ажиллагааг эхлүүлж Хэрлэн голоор завтаа орсож явган болон автомашинаар нийт 40 км газар хайгаад эмэгтэйг унаж явсан машинаас 30 км зайд Хэрлэн голын уснаас цогцыг нь олж Хинтэн аймгийн цагдаагийн газарт шийдвэрлэн өгчээ.